Телевизийн тоглолтоос үрдсэн сэргийлэх зөвлөмж. За сүүлийн үед телевизийн тоглолтын байлтар дундаа зураг идэв. Facebook, Instagram, Twitter зэрэг тодорхой шинжилгээ илэрч байгаа талаар сэтгцэн эрүүл мэндийн нэвтрүүлгээс мэдэгдэж байна. За телевизийн амралтай болсон үед бол дараах шинж тэмдгүүд бол илэрнэ. Нийгмээс тусгаарлагдах, биеийн чин буурах, хоолн дургүй болох, ууртай уцаартай болох, дархлаа муудах, нүд хурааших, загтнах, гар хуруу өвдөх шинжүүд илэрч болно. За ер нь бол дэлгэц гэдэгт бол компьютер, зураг, таблет, утас гэр хэрэгслийн дэлгэцийн төрөлд орно. За 3-аас 6 насны хүүхдүүд бол өдөрт 30-45 минутын бол дэлгэц үзээг зөвшөөрдөг. 6-аас 12 насны хүүхдүүд өдөрт 90-120 минутын бол дэлгэц үзээг зөвшөөрдөг байна. Өдөрт 2-3 хувааж дэлгэцийг бол үзүүлэх хэрэгтэй. Ер нь аль ч насны хүүхдүүд бол дэлгэцийн зохистой хэрэглээг хөвшил болгох нь маш чухал юм. Хүүхдэд 30 минут гар үсгэрийг үзүүлэх бол өөр дэлгэцийг бол битгий үзүүл. Эсвэл ганцхан зурагтаар нь өөрхийн насанд тохирсон хүүхдэд зориулсан кино, нэвтрүүлгийг үзүүлж болно. Бусад үед бол хүүхдийн сэтгүүл хөгжүүлэх өөр зүйлийг бол эрэлхийлж хайж, амьдралаа дадлах хөвшил болох нь хэрэгцээ юм а гэж зөвлөж байна. За хүүхдтэй ер нь бол өдөр бүр тодорхой цагийг бол зарцуулж байх хэрэгтэй. Эцэг хасраа болох хүүхдүүдтэйгээ ярилцах, ном уншиж, хөлөөлдөх тоглоом, хамт тоглох, агаар салхинд гадаж хамт алхах зэрэг хөвшил болох зүйтэй юм а. За ер нь бол аливаа зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байхыг бол зөвлөж байна. Гар утас болон зурагт тэг бол нэг удаа бага насны 30 минут, өсвөр насны хүүхдэд бол 2 цагаас хэтрүүлэхгүй бол үзүүлэх хэрэгтэй. Гэр бүлийн цагийн хуваарийг зохиож хүүхдүүдэд хамтран боловсруулж хэрэгжүүлэх бол бас зөвлөж байна. Хүүхдтэй өөрийн биеэр хамгийн гол нь үйл хэрэг уриалал үзүүлэх нь чухал юм. Гар утсаа гэртээ үзэхгүй байх. За хүүхдийн сонирхол хэрэгцээ шаардлага нийцэн тоглоом болон тоглох амрах орчин бүрдүүлж өгөх. За тогтмол цагт унтуул сурах бол маш чухал юм. 22 цагаас өмнө унтуул сурах нь бол хүүхдийн эрүүл мэнд болон биеийн өсөлт хөгжилд эргээр нөлөөлнө гэж та бүхэндээ зөвлөж байна. Гарал хандуулсанд